Шатны түүх соёлыг өвлсөн уудам зах хязгаар нутагт Баян-Хонгор аймгийн шин жинс сум оршин өдгөө уг нутагт шин эрен үе эхэллээ. Алсад хоос мэт харагдах энэ хөндий олон сая жилийн нууцыг өөртөө хадгалж байсныг геологчид олж нээсэн юм. Эрдэнэ Монгол компани бол манай Монголын уул уурхайн салбарт одоо хайгуулын салбарт байгуулагдсан ууган компаниудын нэг. Сүүлийн 23 жилийн хугацаанд 116 лиценз дээр хайгуул судалгааны ажил өрнүүлсэн байдаг. Эрдэнэ Монгол компани 20 гаруй жилийн турш ашигт малтмлын хайгуулын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ордуудыг амжилттай нээж байсан туршлагатай. 2015 онд Монгол Канадын геологчдын хамтарсан баг шин жинс сумын төвөөс баруун урагш 100 км-ийн зайд байрлах хөндий ордыг нээсэн нь зөвхөн нэг орд илрүүлсэн хэрэг бус. Монголын геолог хайгуулын салбарт үнэтэй туршлага нэмсэн томоохон амжилт байлаа. Бүр карбоны настай 336 сая жилийн настай ийм ордыг олсон гэдэг мөрөө зөвхөн Монголдооч биш дэлхийд дахинд бол маш их ач холбогдолтой юм. 2002 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж байхдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгж байсан байгаль орчныг хамгаалах болон бусад хууль тогтоомжуудыг үйл ажиллагаанд чанга мөрдөн ажиллаж ирсэн юм аа. Хайгуулын шатанд ордыг нээж олборлолт руу шилжих хүртэлх хугацаанд геологийн судалгаа хайгуулын ажлуудыг гүйцэтгэж ордын нөөцийн үнэлгээ, олборлолтын арга технологиг тодорхойлсон. 2010 оноос эхлээд өнөө хүртэл 70-80 мянган туш метр өрөмдлөгийн ажлыг гүйцэтгээд байгаа. Улсын хөгжилд өр өгөөжтэй ийм хайгуулын ажлыг хийжээ гэж үзэж байгаа юм. Энэ үйл явц нь 8 жилийн хугацаанд үргэлжилсэн юм. Энэхүү амжилт нь тус компанийн хайгуулын шатнаас олборлолтын үе шатанд шилжих үйл явцыг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг тавьсан юм. Our geologists over a decade spent a significant amount of their time and millions of dollars on regional exploration to arrive at what we have behind us today, which is a very unique high-grade gold discovery. And that exploration came through, had an excellent team of geologists, Mongolian and Canadian geologists, who effectively arrived at this point after that 10 years of exploration. Mongolian Mining Corporation-ы арвин туршлагатай баг Эрдэнэ Монголын шилдэг хайгуулын хамт олон хүчээ нэгтгэснээр Улаанбаатараас 1000 гаруй километрийн алслагдсан эзгүй хээр нутагт богино хугацаанд бүтээн босгож чадсан юм а. Starting from scratch always has its fits and bursts. We had to bring out literally all of our supporting infrastructure to undertake the construction works here. At peak, we've had somewhere on the order of 1,200 to 1,400 people employed through the project, through our contractors and subcontractors, approximately a third of which are employed here in the province of Баян-Хонгор. 27 байгууламжаас бүрдсэн цогц үйлдвэрийг 100% Монгол инженеруудын ур чадвар, сэтгэл зүтгэлээр бүтээн босгосон нь бас нэгэн онцлог амжилт байлаа. Жилийн хүчин чадал 650 мянган тонн хүчин чадалтай үйлдвэр. Үндсэн зураг төслийг бол бид нар бас нэлээд сайн хийсэн. Төлөвлөж тооцоолж чадсан. За энэтэйгээ уялдуулаад үйлдвэрлэл цаашдаа үйлдвэрийн хувьд бол аюулгүй бөгөөд одоо өндөр металл авалттай өргөдөлтэй ажиллах энэ өсвөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаамаа. Термийн одоо тохиргоог одоо Австралийн компани супервайзер их үнэлсэ. Одоо хамгийн их сайн миний амьдралдаа хийсэн хамгийн наривчлалтай термийн суйрлууд энэ байлаа гэж хэлсэн. Одоо бидэнд бас их баяр болж одоо бид нар их баярлж байлаа. Хайгуулын шатнаас олборлолтын үе шатанд амжилттай шилжиж 2 жилийн хугацаанд цогц бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн нь Эрдэнэ Монгол компани хамт олон орон нутгийн иргэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм. Энэхүү төсөл нь байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагыг дээдлэх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг олон зорилтыг
боддоор хэрэгжүүлж байна. Энэ алс хол дэд үтэц хөгжөөгөө ийм газар энэ богино хугацаанд аж үйлдвэрийн нэг зохицолборыг бий болгочлоо гэж үзэж болно. 2 жил хүрэхгүй хугацаанд бол бид нэр аймаг болон одоо энэ яамдын төрийн байгууллагатай хамтарч ажиллаж 5 үе шаттай улсын гомсуудыг богино хугацаанд амжилттай ажиллуулж дуусгалаа. Эрдэнэ Монголын баян хөндий төсөл бол орон нутгийн хөгжлийн шин загварыг бий болгож байна. Төслийг эхлүүлсэн ихэнх үеэс л орон нутгийн хөгжлийг дэмжих урт хугацааны төлөвлөгөө боловсруулан өнөөдрийг хүртэл тогтмол хэрэгжүүлсээр ирсэн. Тийм ээ, бид анх эхлээд хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн төсөл бол шинэ жилс цумын ундны усыг цэнгэгжүүлэх байгууламж барьж байгуулсан. Мөн малчтын малын бэлчээрийг ус хангамжийг сайжруулах зорилтоор 4 удаг шинээр байгуулсан. Энэ жил мөн жил болгон үе шаттайгаар 3-4 удаг хийгээд явна. Олборлт эхлэхээс өмнө бид байгаль хамгаалах ажилдаа анхаарлаа хандуулад эхэлсэн гэдэг энэ компани маш том соёлын болов гэж харагдав. Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ, орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжих, хүнд машин механизмын операторуудыг бэлтгэх сургалт, мод тарих, нэн ховортсон мазаалаа баавгайг хамгаалах төсөл зэрэг олон чухал хөтөлбөрүүд багтана. Ер нь энэ эдийн засгийн хүндээг өөрлөсөж байгаа уул уурхайн салбартаа ажиллаад одоо эх орныхоо хөгжил дэвшилд бас нэг өөрийн гэсэн хувь нэмрээ багцлалтгаа оруулаад энэ салбартаа ингээд ажиллая гэж бодож байгаа. Баян хөндий төсөл дээр ирээд энэ Эрдэнэ Монгол компанийнхантайгаа ингээд хамтарч ажиллаж байгаа өнөхөр их таатай байгаа. Маш эерэг хамт олон байдаг. Нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй, маш нээлттэй. Тэгээд аюулгүй ажиллагааг нэгдүгээр тавьдаг ийм хамт олонны дунд орж ирээд энэ залуучуудтай мөр зэрэгцээд ийм цаахан шин төслийг эхлүүлээд ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Өнөөдөр баян хөндий төсөл албан ёсоор нээлттэй хийн, олборлолт, үйлдвэрлэлийн шат руу ийхүү шилжиж, шинэ амжилтын түүхийг бичиж байна. Энэ бол зөвхөн уул уурхай биш, ирээдүйд өсөн дэвжих, өргөөж өгөх Монгол хүний ухаан, хүчээр бүтсэн бүтээн байгуулалт юм.